Үнэхээр олон хүмүүс энэ амьд ухныг хайр нэгүслийг авч чадахгүй. Олон хүмүүс нүгэл болон үхлийн одоо ялтай амьдарч байгаа. Харин өнөөдөр бидний хувьд бол Бурхны хайр нэгүслээс болоод та нүгэл болон үхлээс бүр чөлөөлөгдсөн. Танд баярлах шалтгаан байна. Мөнхийн тэр баяр хөөрт орох боломж зөвхөн та түнд итгэсэн итгэл Бурхны таныг хайрлсан хайр нэгүслийн улмаас бид өнөөдөр энд сууж байна. За бүгдээр эзний өдрийн мэнд. Амен. Амен. Эзний өдөр гэж. Тэгэхээр яг энэ өдөр бол эзэн онцгойлон тийм ээ. Эзний өдрийг ариунаар сахих тухай байгаад. За тэгээд хоёр төрлийн мэрэгэн ухааны тухай бид нар Яков номон дээрээс Бурхны үгээс суралцж байна. Энэ үгийн дагуу бид нар сонсож бас сонссон зүйлээ бас амьдралдаа хэрэгжүүлж явж байгаа. За өнгөрсөн 7 хоногийн өдрүүдэд бол Яков номын энэ унтсан уу? Энэ гомдлооч. Яков номоос бид нар эзний үгээс суралцж байна. Тэр нь бол энэ ном ихлэхдээ юу хэлж ирсэн бэ гэхээр хэн нэгэн хүн мэрэгэн ухаанаар дутуул гэж хэлсэн. Тэгээ бидний амьдралд янз бүрийн сонголт шийдвэрүүд янз бүрийн нөхцөл байдлаар тулж идэг. Харин өнөөдөр бидний амьдралын нөхцөл байдал хүнд хэцүү үед ер нь тулгарх үед ихэнх хүмүүс ер нь бол махбодын бодол санаа буюу өөрийн чадвар аяасаар аливаа асуудлыг шийдэх гэж оролддог. Харин Библи өөрөө юу хэлж ийм вөхөр хэрвээ танд мэрэгэн ухаан дутах юм бол гэж хэлж байна. Буруу шалгуугаар өгөөмрөөр өгч Бурханаас гуйг тэгвэл түнд өгөх болно гэж хэлж байна. Үнэхээр түнд итгэн найдсан түүгээр аврагдан дуудагдсан хүмүүсийг Бурхан тийм үү мэрэгэн байгаад ухаалаг байгаасаа гэж хүсэж байна. Мэрэгэн байгаад ухаалаг байгаас. Өнөөдөр маш олон хүмүүс амьдралынхаа янз бүрийн асуудлуудыг шийдэж чадахгүй, буруу шийдвэр, буруу сонголт, буруу зөвлөгөөнөөс болоод маш их одоо тийм үү буруу үр дагаврыг авч амьдарч идэг. Харин өнөөдөр түүгээр дуудагдсан, түүний хайртай хүүхдүүд болсон тэр хүмүүсээ Бурхан тийм үү дахиж ял, буруутгал, хүнд ачаа шийтгэл дотор амьдраасаа гэж хизээч хүсдэг. Таныг мэрэгэн ухаантай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ мэрэгэн ухаан таны мэрэгэн ухаан биш. Түүний тийм үү арга замаар шашны бий болгосон ямар нэгэн чадвар, мэдлэг, боловсролын тухайроос ярив. Дээрээс ирдэг гэж хэлсэн баг. Дээрээс ирдэг. Тэр мэрэгэн ухааны мэрэгэн байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд би эндээс би та бүхэнд уншиж өгье. Яков номын 3 дугаар бүлгийн 3-ын 13-аас 18 дугаар ишлээс өнөөдөр хамтдаа суралцгаая. За энэ дээрс ингэж хэлсэн байна. Хоёр төрлийн мэрэгэн ухаан. Та нарын дунд хэн чинь мэрэгэн агаад ухаалаг вэ? Тэр би зөв авч явна. Мэрэгэн ухааны дөлгөөн замгаар үйлсээ харуул гэж хэлсэн. Хэрэг зүрхэнд чинь гашуун атаархал ба хувь хичээсэн зориг байх аваас хүү бардам. Үнний эсрэг худалгүй. Энэ мэрэгэн ухаан бол дээрээс бууж ирдэг юм биш, харин газрынх, бүр төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. Учир нь хаана атаархал ба хувь хичээсэн зориг уршиж байна, тэнд замраагүй байдал болоод аливаа муу мухай юмс байдаг. Харин дээрээс ирэгч мэрэгэн ухаан нэгт ариун гэж хэлсэн. Тэгээд амар тайван, ээлдэг, улс сүртэй, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн ялгарлгүй хоёр нүүр гаргадгүй гэж аж. Зөвхт байдлын үр жимс тэдний үр болбоос амар тайвны бүтээгчдээр амар тайван таригддаг юм а гэж хэлсэн. За та нарын дунд хэн мэрэгэн бэ гэж хэлсэн. Мэрэгэн. Үнэхээр тэр мэрэгэн хүн юм бол. Энэ бол ярианы тухай ерөөсөө яригдаг байна. Бид нар бол маш олон гоё зүйлийг ярьдаг. Одоо орчин үед бол хүмүүс бол хүмүүний сонсох тэг хүсдэг тэр сонсголонтой гоё тийм хүсэж байгаа үгсийг аягүй олон хүмүүс гоё ярьж чаддаг болсон байна. Гоё танд таалагдах үгийг тийм ээ хүмүүс ярьж чадна. Магадгүй маш олон гоё одоо лекцүүд семинарууд явж байгаа. Гэхдээ яг эндээс юу ч хийсэн юм бэ гэхээр үнэхээр мэрэгэн байх юм бол тэр нь бие зөв авч явах тухай гэж хэлж байгаа. Зөв авч яваад тэгээд мэрэгэн ухааны дөлгөөн замгаар үйлсээ харуул гэж хэлсэн. Бидний эзэн Есүс Христ үнэхээр тэр бол тийм Бурхан байсан. Тэр үнэхээр ариун сүнсээр дүүрэн байсан. Ариун сүнс хүч чадлаар бүр тослогдсон байсан. Хэрэг бид нар Үлс ном дээр сарах юм бол Үлс номын 10 дугаар бүлгийн 38 дээр Назарын Есүсийн тухай ярьж байгаа. Тэр үнэхээр диавол дарлагдсан бүгдийг чөлөөлж сайныг үлдэж явсан тухай гэж хэлсэн. Учир нь Бурхан түүнтэй хамт байсан. Ариун сүнс хүч чадлаар тосолсон тухай ярьж хэлсэн. Өнөөдөр та Есүс Христ итгэсэн хүн болгонд ариун сүнсний тосолгоо, ариун сүнсний удирдлага, ариун сүнсний удирдамж байх боломжтой болсон. Хуучин гэрээний үед бол тухайн үед хаадуудыг, шүүгчдүүдийг, тахилчдыг дээр бол Бурхан өөрийн сүнсээ илгээдэг байсан.
За хэрэг бид нар гитлэл номон дээрээс харах юм бол цөл дотор Мосе нөгөө асар майхан сүмийг бариулахын тулд Бурхан хүмүүсийг дуудаж ирээд мэрэгэн ухаан ялгах тэр ойлголт илчтийн сүнсээр бидийг дүүргэж байгаа. Хуучин гэрээний үед маш олон зүйлүүдийг хийж харагддаг. За энэ нөгөө микрофон авчих шин. За энэ дууссан. За микрофон барьчих юм уу? За тэгээд харах юм бол хуучин гэрээний майхан сүмийг барихын тулд Бурхан мэрэгэн ухааныг өгч байгаа. Тэгээд чадварыг өгч байгаа. Өнөөдөр энэ дууга итгэж хүмүүс тугаа чадвар, мэрэгэн ухаан, ойлголт бүх зүйл Бурханаас ирдэг. Харин энэ дээр юу ч хэлсэн юм бэ гэхээр хувийн хичээх байдал атаархал байх юм бол тэр газар замбраагүй байдал болон бузар муухай, муу муухай бүх зүйл байдаг тухай ярьж хэлсэн баг. Хүн хувийн хичээгээд бусдад атаархаад ирэх юм бол ер нь бол тэр ариун байдал, амар тайван байдал, Бурханы мэрэгэн ухааныг ер нь алддаг. Тийм учраас өнөөдөр эндээс үнэхээр биднийг ухаалаг байгаас явж ирсэн чинь. Таны амьдрал дээр гаргаж байгаа шийдвэрүүд тийм үү? Сонголтууд өнөөдөр хэр мэрэгэн байна. Өнөөдөр үнэхээр эзэн дотор явж байгаа хүмүүсийн амьдралд харж байгаа үр жимсээр нь харахад ялгагддаг. Тэр үүс нь яаж харагддаг вэ? Зөвхт байдал дотор харагддаг. Тэд Бурханы үгийг сонсоод үгийн дагуу үйлдэл хийж Бурханы мэрэгэн ухаан ариун сүнсний удирдлага дотор алхам хийгээ явж хахад зарим хүмүүсийн амьдрал хэцүү юм шиг санагддаг. Нөхцөл байдлуудад тулдаг. Гэхдээ эцэст нь тэдний амьдралд амар тайван дотор үр жимсээр тэд илчлэгддэг, харагддаг. За магадгүй өнөөдөр энэ дэлхийн мэрэгэн ухааны тухай хэлж. Өнөөдөр энэ дэлхийн мэрэгэн ухаан янз бүрийн боловсрол, чадварууд мэдээж буруу биш. Гэхдээ хэрэг бид нар ялгаж салгах ухаантай байхгүй бол магадгүй ялгцсан болгон алт биш гэж хэлдэг тийм үү? Тэр шиг заримдаа энэ дэлхийх буюу газрыг бүр чөтгөх гэж хэлж байгаа. Яг ингээ харахад бол мэрэгэн ухааныг ялгаж салгах заримдаа хэцүү байдаг. Бурханаас ирж гин үү, чөтгөрөөс ирж гин үү гэдгийг бид нар ялгах ухаантай багсаа гэж хэлсэн чинь. Анхны хүн Адам Еву бүтээхдээ тэр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн байсан. Тэд нь бүх зүйл байсан. Нин сайхан байсан. Нин сайхан ш. Харин Мойр Иесус ирээд яасан? Та нар энэ жимсээс идвэл өөхөхгүй гэж хэлсэн. Тэгээд та нар Бурхан шиг болно гэж хэлж байгаа. Бүр Бурхан шиг болно гэж хэлж байгаа. Харин түүнийг нь сонсоод харсан чинь шүс гойжим, шунал хөдөлгөм Бурхан шиг болчмоор санагдсан учраас идэж байгаа. Өнөөдөр магадгүй олон хүмүүс өнөөдөр Бурханы мэрэгэн ухаан, Бурханы үгийн дагуу гэхээс илүүгээр энэ дэлхийн янз бүрийн сүлжээ, янз бүрийн юу гэдгийг энэ дэлхийн номлолуудад анхаарлаа хандуулснаас болоод жинхэнэ үннээс тэр Бурханы ариун байдлаас, амар тайван байдлаас тэр холдуулагддаг. Өнөөдөр Христ итгэгч чуулганы үнэхээр түүгээр дуудыг сонгоцсон хүмүүсийг эзэн үнэхээр тэр мэрэгэн ухаалаг байгаас гэж хэлж байна. Библи өөрөө юу хэлдэг вэ? Колосон номын 1-р бүлэг дээр хэлсэн байдаг те. 2-р бүлэг дээр хэлсэн байна. Христ дотор гэж хэлсэн байна. Мэрэгэн ухаан мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг гэж хэлсэн. Нуугдсан байдаг. Христ дотор бүх зүйл байна. Тийм учраас ахын дүүс минь ээ. Бид нар хуучин гэрээс харах юм бол майхан сүм буюу асрыг барихтаа Гитлэл номын 31-ийн 1-3 дугаар ишлэгийг та бүхэнд уншиж өгье. За энэ дээр 31-ийн 1-3 дугаар ишлэл дээр ингэж бичсэн байна. Мосед эзэн айлтан гिचээс харахтун би Йода овгийн хурын ач урын хүү Белезалыг нэрээр нь дуудсан билээ. Би түүнийг мэрэгэн ухаан, ойлголт, мэдлэг бүх талын ур чадвар Бурханы сүнсээр дүүргэсэн гэж хэлж байна. Бурханы чуулган одоо ч баригдчихсаар байв. Баригдсаар. Хуучин гэрээний үед бол асар байсан. За мөн үнэхээр тийм үү майхан сүм байсан, сүлд Нэрслам бизнес тийм үү оршихуу тэнд байсан. Харин Иесус яг нас орох үед тийм үү зөвхөн ариунаас ариун газар тахилч нар ордог байсан тэр газар. Иесус нас орсон яг тэр өдрөөс хойш. Өнөөдөр харин түүнд итгэсэн, түүгээр аврагдсан, дуудагдсан бүх хүмүүс зөвхөн тэр тахилч нар биш, харин өнөөдөр итгэсэн бүх хүмүүс үнэхээр тэр Бурхан тахил өргөж та хаа байгаа газараа тэр ариунаас ариун Бурхантай уулзах боломжтой болж ирсэн. Та Бурханы нэрийг дуудах юм бол харин Бурхан бид нэрээр нь дууддаг гэж хэлсэн. Таныг нэрээр чинь дуудсан. Энэ дагуу хүн болгоныг Бурхан тийм үү нэрээр чинь бүр ихийн хэвлийг бүр бүрэлдэхээс ч юм уу бараг бүр энэ дэлхийн суурьаас өмнө мэддэг байсан. Тэгэхээр өнөөдөр үнэхээр танаар дамжуулан өөрийн чуулганыг барьж байгуулахыг Бурхан хүсэж байгаа. Тэгэхийн тулд танд мэрэгэн ухаан хэрэгтэй. Энэ дэлхийн мэрэгэн ухаан биш, боолын бодол санаа биш. Христ итгээд бид нар харанхуйгаас гэрэл рүү шилжүүлэгдсэн Тэнгэрийн хаанчлын иргэд болсон юм бол бид нар Тэнгэрийн ухаан хэрэгтэй байна. Дээрээс ирэх
Дээр мэрэгэн ухаанаар биднийг амьдраасаа гэж бурхан хүсэж байна. Та амьдралынхаа нөхцөл байдлуудад өнгөрсөн, туулсан, туршлах чадвараараа шийдвэр гаргаа яваад гин үү? Эсвэл амьдрал тохиолж байгаа аливаа асуудал том жижиг гэж ерөөсөө ялгахгүйгээр бурханы өмнө суугаад үнэхээр бурхан минь надад мэрэгэн ухааныг өгөөч. Энэ асуудлыг даван гаргах, шийдэх ухаарлыг өгөөч гэж та ирэн залбирдаг. Ихэнх тохиолдолд олон хүмүүсийн амнаас харахад бурханы өмнө ирэхээс илүүгээр нөхцөл байдал зовлон дотроо өөрсдийн арга замыг хайж тэгээд асуудал ундаг. Бид нар хэрвээ Библиэс харах юм бол хуучин гэрээн дээр Соломон хаан хамгийн мэрэгэн хааны тухай байж байна. Тэр хааны тухай олон газраас хүмүүс ирж мэрэгэн ухааныг нь харах гэж, тэр сонссон зүйлээ үзэх гэж бүр ирж исэн байна. Харин Соломон хаан тийм үү, тэр хаан байсан шүү. Тэр мөрөглийн өндөрлгүүд рүү явж байгаа. Бид нар хэрэг хуучин гэрээнийг сайн унших юм бол Соломон хаан, Давид хаан гэдэг түүний эцэг болон эдрийн дуулал болон сургаалт төгс, номлогчийн үсгэд маш олон мэрэгэн ухааны номнууд баг. Зүрхслийн залбирлыг шингээсэн дуулалууд баг. Тэр дотроос дандаа тэд бурханд хашгирч байгаа. Бурханаас тусламж гуйж, бурханаас мэрэгэн ухаан гуйж, бурханаас хамгаалт гуйж, бурханаас шийдлийг нь гуйж ийм зүйлүүд болж байгаа. Тэд хаадууд хэрнээ тэд бурханаас хамааралтай амьдарч ирсэн. Соломон хаан өөрийгөө энэ олон ард түмний өмнө би орж гарахаач мэдэхгүй. Би бол өөрөө бяцхан бараг жоохон хүүхэд мэтэр өөрийгөө бурханы өмнө очиж байгаа. Тэр хаан ингэж бурханы өмнө өөрийгөө даруусгаж имэж очиж байхад өнөөдөр бид нар яг хин бэ? Тийм ээ? Яг үннийг ойлгох нь бид бас хаадууд шүү дээ. Бид Христэд хаанч болж байгаа. Бүр элчин сайдууд. Бид энэ зүйлээ ойлгох юм бол, энэ зүйлдээ итгэх юм бол, яг итгэлээр бид түүний өмнө очих юм бол эзэн бидний залбиралд хариулах болно. Бид нар за эндээс харах юм бол Гитлэл номын 30-50-31 дээр бас Билизер холоф бас өгж байгаа мэрэгэн ухаан баг. Энэ мэрэгэн ухаанаар бурхан дүүрэгдэг тухай ярьж гисэн. За би 35-ын 31-р ишлэлийг хэдүүл хамтдаа гаргацгаая. 30-50-31 дээр ингэж хэлсэн байна. Тэгэд Мосе Израилийн хүүгүүдэд үзэгтэн Ядо овгийн хурын ач урын хүү Билизерийг эзэн нэрээр нь дуудав. Тэр түүнийг мэрэгэн ухаан ойлголт, мэдлэг болон бүх талын ур чадварт бурханы сүнсээр дүүргэсэн гэж хэлсэн чинь. Бурхан таныг бас нэрээр чинь дууддаг. Таныг хөөе, чимгээ, хөөе, цогоо, хөөе, ямраа гэж. Зүүдэн чинь зүрхэнд чинь зөөлхөн таныг шивнэж дуудсан байна. Таныг дууддаг, бурхан үргэлж ярьдаг. Харин бид бурханы дуу хоолойг хэр сонсдог вэ? Бурханаас ирж байгаа, бид нар сүнсээс ирж байгаа удирдлага, чиглүүлэг, мэрэгэн ухааныг бид хэр их ялгах, салгах чадвартай байна. Бид нар Библиэр сарах юм бол Самуэлийг хүүхэд багт нь дууддаг те. Санаж байна уу? Илээд нэг шав болгоо өгцөн байсан чинь Самуэль гэж дууддаг шин. Тэгсэн чинь хэн бэ? Босоод гайхаад ингээл те. Хэн дуудаг вэ? Хоёр дахь дуудаад, гурав дахь бас Илээ нөгөө туршлагатай бурхантай харилцдаг, бурханыг сонсдог байсан шин. Хөөе. Хэрэв одоо дахиад дуудах юм бол би энд байна. Эзэн гэж хэлээрэй гэж хэлж байна. Бурхан таныг дуудаж байна. Нэрээр чинь. Яах гэж? Бурхан өөрийн чуулганыг байгуулахыг хүсэж байна. Чуулган гэдэг нь өнөөдөр энэ байшингийн тухай биш байхгүй шинэ гэрээ. Чуулган гэдэг нь та. Таны дотор Бурхан өөрийн сүмийг байгуулахыг хүсэж байна. Өөрийн ариун сүнсийг таны зүрхэнд бүр тамгалцсан үүрд Христийн гэртэл барьцаа болгон өгсөн байна. Тийм учраас таныг дуудаж байна. Та энэ дуудлагт нь яг Самуэль шиг заа эзэн би энд байна гэж хэлэхэд бэлэн байна уу? Хэрвээ та дуулууртай байх юм бол Бурхан тантай ярих болно. Үргэлжлүүлэн. Тэр дуулууртай хүнд. Ер нь дуулууртай байдлаар Бурханы дуу хоолойг бид нар сонсож байгаа. Мэрэгэн ухаан гэж яг юу юм? Яв номон дээр сарах юм бол Яв номын 28 дугаар бүлгийг та нарт үнэхээр бүр ятгамаар байна. Яв номын 28 дугаар бүлэг бол ерөнхийдөө бол яг Бурханы мэрэгэн ухааны тухай. Мэрэгэн ухаан хаанаас ирдэг юм? Мэрэгэн ухааныг яаж олдог тухай бүр энэ дээр бичсэн байна. Тийм учраас Яв тэр зовлон дотор мэрэгэн ухаан гэдэг бол эзнээс эмээх үү гэдгийг хэлж байгаа. Бурханаас эмээх. Ер нь Бурханаас эмээх чинь мэрэгэн ухаан байна. Соломон хаан хүртэл сургаалт төгс номын 1-р бүлэг дээр хэлсэн байгаа тийм. Мэрэгэн ухааны эхлэл нь бол Бурханаас эмээх гэж хэлсэн. За та бүхэн Бурханаас эмээдэг үү? За эндээс би та бүхэнд уншиж өгье. Тэгээ энэ Яаков номыг бид нар яагаад судалж байгаа юм бэ гэхээр Яаков ном ихэвчлэн амьдрал чинь зовлон байна уу? Сорилт байна уу? Асуудал байна уу? Хүнд хэцүү нөхцөл дотор байна уу? Үүнд битгий гайх. Тэр өнөөдөр бидэнд тэр сорилтыг даван туулах мэрэгэн ухааны хүч чадлыг өгдөг. Тэр хизээч хэнийгч өөрөө бузар муугаар сордгоо.
Ихэнх тохиолдолд хүмүүс махбодын хүсэл тачаалтаа автагдахаараа уруу татагдж нүгэл үлдэж нүгэл нь тэгээд үхлийг төрүүлдэг тухай бичсэн байдаг. Ер нь бол олон хүмүүс ингээд гим хийчихээрээ дандаа муу ирийн сүнслэж их гэдэг. Тэрнээс болсон, энэс болсон. Харин яг үн чанартай ихэнх хүмүүс өөрийн махбодын хүсэл тачаал энэ дэлхийн уруу татлах сорилт гэж хэлж. Махбодын бодол санаагаараа өдөрдүүлэх үедээ ихэнх хүмүүс нүгэл үлддэг. Бид нар дуулал Яв намын 28 дугаар бүлгээс бүлгийн би бүр 12-оос уншиж өгмөр байна. Та нар дараа нь 28 дугаар бүлгийг тэр чигт уншаарай заяа. Энд үнэхээр бурхны гайхалтай мэрэгэн ухааны тухай бичсэн байна. Энд дэр ингэсэн харин мэрэгэн ухаан хаанаас олддог вэ? Ухаарал орших газар нь хаана байна вэ? Хүн түүний үнцнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олддоггүй. Оёргүй хүн тэр чинь миний дотор байхгүй, мөн далаач тэр чинь надад байхгүй гэж хэлдэг. Түүнийг цэвэр алтаарч сольж чаддгүй бөгөөд үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддгүй юм. Тэр нь оперын алтаар үнэт судалт гартамар гэж хэлж байгаа. Алмазар гэсэн үг шүү дээ. Эсвэл интерналаас ч үнэлэгдэхгүй алтбаа шил түүнтэй энэ зэрэгсэхгүй бөгөөд түүнийг үнэт алтан эдлүүдээр сольдгоо. Шүр болон болрыг бол дурдахч хэрэггүй. Мэрэгэн ухааны үн сувднаас өндөр болооё. Ятопийн молор эрдэнэч түүнтэй энэ зэрэгцдэггүй бөгөөд тэр нь шижиг алтаарч үнэлэгдэх боломжгүй юм. Тэгвэл мэрэгэн ухаан хаанаас ирдэг юм бэ? Ухаарлал орших газар хаана байдаг вэ? Тэр нь ийхүү амьтаа бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд тэнгэрийн шуудаас далзлагсан ажгүй. Сүүрлийн газар ба өхөл нь өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон гэцгээдэг. Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд түүний оршдог газрыг ч мэддэг. Учир нь зөвхөн тэрээр газар дэлхийн хязгаарыг ширтэж тэнгэрийн доорх бүгдийг хардаг билээ. Салхины жин, усны хэмжээ, борон журам, аянга цахилгаан зам тогтооход тэр үүнийг хараад үүнийг тунхалжээ. Тэр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ. Тэрээр хүнд хандан гэж хэлсэн ш. Үзэгтэн эснээс эмээх нь мэрэгэн ухаан бөгөөд нүгэл муугаас хол явах нь ухаар юм а гэж хэлсэн. Эснээс эмээх нь мэрэгэн ухаан. Нүгэл муугаас хол явах нь ухаар л гэж хэлсэн. За би итгэлийн амьдрал дотор миний амьдралсаа алдаа оноо асуудлууд бас өсөж төлөвшөөгүй эсвэл миний амьдралд байсан. Тэгэхдээ одоогоос 10 жилийн өмнө, бараг 12 жилийн өмнө би нэгэн шийдвэрийг гаргасан. Дуулал номын 1-р бүлгийг унших юм бол тэн дээр басамлагчдын суудаггүй, уруудуудын зөвлөгөөг сонсдоггүй, нүгэлтүүдийн зам дээр зогсдоггүй хүн ерөөлтэй гэж бичсэн байна. Ерөөлтэй. Харин тэрээр эзний хувьд өдөр шөнөгөө бясалгах юм бол урсгал усны таригдсан мод адил гэж хэлсэн байна. Өнөөдөр итгэлийн үнэхээр итгэн найдсан амьд бурхан итгэн найдсан энэ хүмүүсийг бурхан мэрэгэн байгаасаа гэж хэлсэн. Амьдралынхаа нөхцөл байдал болгонд бурханд тулгуурлаж бурханд найдахыг хэлж байгаа юм. Тийм учраас мэрэгэн ухаанаар дутуул гэж хэлж. Хүн ер нь ямар үед мэрэгэн ухаанаар дутдаг юм? Амьдралын хүнд үед бидэрт маш их мэрэгэн ухаан байдаг. Гэнтийн үхэл, зовлон, өвчин, гэнтийн бидний амьдрал тохиолдож байгаа асуудлууд ирэх үед бид нар бол яг мэрэгэн ухаанаар дутдаг. Яах вэ? Хэн нэг нь насарцсан үе, хэн нэг нь өвчтөө үе, өрөнд орох үе, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдал шийдвэр гаргах үед бидэрт яг энэ үед бидэрт мэрэгэн ухаанаар дутдаг. Харин яг ийм үед гайхах хэрэггүй. Бүх хүнд өгөөмрөөр буруушалгүй үгс бурхнаас гуух талаар Яков номдэр бидэнд хэлсэн баг. Тийм учраас өнөөдөр ахын дүүс минь амьдралын том жижиг гэж битгий ялгаар. Нүгэл бол ерөөсө том жижиг гэж байдаг. Чулуу бол чулуу. Тэ? Том жижиг гэхгүй бүгд усан живдэг шиг бидний яг амьдралд байгаа нүгэл биднийг тэр мэрэгэн ухаанаас ухаарлаас холдуулдаг тухай хэлсэн. Эснээс эмээхүү гэж юу? Тэр аль ариун бурхан шин. Харин эндээс түрүү уншсан дээрээс ирэгч мэрэгэн ухаан бол ариун гэж хэлсэн. Нэгт ариун гэж хэлж байгаа. Тийм учраас өнөөдөр бид шинэ гэрээний үед үнэхээр эзэн ариун сүнсээ бидэнд илгээсэн байна. Ариун сүнс бүр таны дотор байх. Та өнөөдөр үнэхээр ариун сүнсийг үнэхээр чи сонсож ариун сүнсний удирдлаганд юу байхад бол өнөөдөр бид нар тийм үү ариун сүнсийг бас хооллох хэрэгтэй гэж. Бурхны үгийг уншиж, Бурхны үгийг сонсож, Бурханд хамтан залбирч, Бурхны үгийг тунгаан бяцлах үед тэр үгийг чинь ойлголт, илчлэл, ухаарал, ялгах чадвараар Бурхан дотроос чинь ярина гэсэн. Өнөөдөр олон хүмүүс өнөөдөр ягаад мэрэгэн ухаантай ухаалаг босвэ гэхэд хувьячдаг. Зөвхөн өөрийнх нь тухай боддог. Ер нь хувь ачилсан залбирлыг Бурхан сонсдоггүй шүү дээ. Ер нь Библиэлд байгаа. Хорон мөн хүндгсэн. Зөвхөн өөрийнхөө төлөө хувь ачилсан залбирлыг тэр сонсохгүй гэж хэлсэн. Харин Бурханы зүрх сэтгэл
Дандаа таны төлөө, бусдын төлөө байждаг. Та ингээд нэг өдрийн амьдралынхаа бодол санааг та нэг бодоод ялгаад нэг цэгнэд үзээрэй. Та нэг өдрийн турш та хүмүүсийн тухай бодож гин үү? Та энэ дайны төлөө залбирч гин үү? Миний хувьд бол өмнөдөө бас зүрх шимшилж байна. Би бол үнэхээр энэ дайн зогсоосоо ил найрамд их тайван ирээсэй гэж бас залбирч байна. Энэ дайнаас болоод зөвхөн тийм үү эргэн тойронд байгаа дэлхий дээр маш олон хүмүүс бас давхар хохирж байгаа. Сэтгэл санааны санхүүгийн маш олон тийм үү хүмүүс гэр бүл хүүхдүүд үлчирч эмэгтэйчүүд бэлэвсэрч тэгээ орон байргүй болж өсөглөн ядуур маш олон зүйл бий болж байна. Чуулган гэж яг юу? Чуулган гэдэг бол Бурхны эсгэнс оршдог газар. Бурхан өөрөө чуулганы тэргүүн гэж хэлсэн. Монгол болон дэлхийд байгаа бүх чуулганууд бол Христийн бие юу? Тийм учраас хэрвээ бид нар Библиэлд сарах юм бол хуучин гэрээний 1-р хад номын 4-р бүлгээс унших юм бол Соломон хаан тэр өөрийн хүмүүсээ дагуулan за би эндээс уншиж өгье. За 2-р шастрын 1-р бүлэг дээр ер нь бол 1-р бүлгээс уншиж өгье. Энэ дээр ингэж хэлсэн байгаа. Давидын хүн Соломон хаан тулстай бэхжсэн бөгөөд Бурхан эзэн түүнтэй хамт байж түүнийг их л өргөмжлөлөө гэж хэлсэн. Соломоны хаанчлал яагаад бэхжсэн бол? Яагаад өргөгдсөн бол? За энэ дээр айгүй тодорхой хэлж байгаа юм байна. Бурхан түүнтэй хамт байсан гэж хэлж байгаа. Тэгээд түүнийг ихэд өргөмжилсэн гэж хэлж байгаа. Бурхан өөрөөс нь нэмээдэг даруй хүнийг өргөлж өргөмжилдэг. Тэгээд цаашаа ярих юм бол Соломон Израиль даяар 1100-ийн дараагаар шүүгчд болон бүх Израилийн удирдагчид эцгийн бүлийн тэргүүн бүрд зарлиг болгов. Ингээд Соломон бүх чуулганы хамтаар Гебон дахь мөргөлийн гол өндөрлөл рүү явсан бөгөөд эзний зарц Мосегийн цөл босгосон Бурхны уулзалтын майхан тэнд байжээ гэж хэлсэн. За эндээс ингээд цаашаа харах юм бол үнэхээр тэнд очиж эзэнт хандад залбирч тэгээ дахил өргөж үнэхээр Соломон харах юм бол эзний өмнө очисон байна. Өнөөдөр тэр мөргөлийн өндөрлөг гэдэг бол чуулган байна. Бид нар чуулганд яагаад 7 хоног болгон ирдэг юм? Яагаад гэхээр бид нар Бурханаас мэрэгүү ухааныг авдаг. Бид Бурханд хандан залбирч магтан хүндэлж яхад Бурхан зүүдэн чинь зүрхэн чинь Бурхан ярьдаг. Тэгээ яасан? Цаашаа үргэлжлүүлээд унших юм бол ингэж байгаа. Соломон Бурхан тэр шөнө Соломонд үзэгдэж гэж хэлж байгаа. Би чамд юу өгөх вэ? Надаас бөөгтүн гэж айлдав. Яков номон дээр мэрэгүү ухаанаар дутвал Бурханаас бүү гэж хэлсэн шүү дээ. Хуучин гэрэн дээрсэнд Бурхан Соломонд ирээд би чамд юу өгөх вэ? Надаас бүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Соломон хаа юу гойсон? Бурханд хандан Соломон та эцэг Давидд минь агуу их хайр инэрлийг үзүүлж намайг түүний оронд хаан болголоо. Одоо Бурхан эзэн минь ээ, миний эцэг Давидд өгсөн таны амлалт биелэгдэг. Учир нь та намайг газрын тоос шороо мэт олон ард түмний хаанаар томиллоо. Энэ ард түмний өмнө би орж гарч явах мэрэгэн ухаан мэдлэгийг надад өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмний хэн үдирч чадах вүлээ гэв. Бурхан түнд чийл баялаг хөрөнгө зойр алдар хүн өснүүдийн амийг болон өөртөө урт насыг хүсэлгүй харин чамайг хаанаар томилсон юм. За цаашаа уншия. Миний ард түмнийг удирдахын төлөө өөртөө мэрэгэн ухаан мэдлэгийг гун зүрхэндээ ийм сансан учраас мэрэгэн ухаан мэдлэг чамд өгөгдөнө. Түүнчлэн урд хожид ямар ч хаадын идэлж байгаагүй үед баялаг хөрөнгө зойр алдар хүндийг би чамд өгнө гэж айлтлаа гэж хэлсэн. Соломон хаан дайсныхаа өхлийг гуугаагүй, эд хөрөнгө нэр алдрыг гуугаагүй. Бурханаас зөвхөн мэрэгэн ухаан ухаарын ялах зүрхийг гуйж. Харин энэ Бурхан таалагдсан. Тэгээд Бурхан гуугаагүй зүйлийг нь түүнд нэмж өгч. За өнөөдөр би ном хэлдээд байж бодож ирсэн. За магадгүй олон хүмүүсийн ард олны төлөө нэг залбираад энэ ард олон Монголыг удирдахад надад үнэхээр орж гарахаач мэдхгүй хэцүү байна гэж. Олон Монголын ерөнхийдөө ингэж залбирмаар юм байгаа шүү дээ. Тэгээ энэ 3 сая гаруй хүнтэй ард түмнийг удирдахад надад Бурхан мэрэгэн ухааныг өгөөч гэх юм бол Бурхан бүр нэр алдар эд хөрөнгө агуу хөргөмжлөг өгөх бах. Харин өнөөдөр би танаас асуумаар байна. Таны амьдралд байгаа асуудлууд яагаад шийдэгдэхгүй байна? Тэгэхээр энэ Бурхантай ямар ч холбоогүй зүйл. Та магадгүй эсвэл Бурханаас асуугаагүй, Бурханаас гуугаагүй. Та Бурханы үгийн дагуу, ариун сүнсний удирдлагын дагуу та үйлдэггүй учраас таны амьдралд байгаа асуудал шийдэгдэхгүй байна. Харин та Бурханаас мэрэгүү ухааныг гуйх юм бол тэр танд өгөх болно гэж хэлсэн. Хэрэв бид нар Библиэр сарах юм бол шинэ гэрээний үед үнэхээр яг Есүс дэшээ өргөхдөө ариун сүнсийг эцгийн амлсан ариун сүнсийг өгөх тухай тэр эрэхтэй танад хүчийг өгнө гэж хэлж байгаа байхгүй. Хүч. Энэ ямар хүч юм? Амьдралын хүнд хэцүү нөхцөлийг даван гарах хүч байхгүй.
Альва нөхцөл байдалд тийм үү зөв сонголт шийдвэр хийх хүч байгаад. Өнөөдөр ч гэсэн мөн Иесус одоо ч гэсэн өдөртөж байгаа шүү хүмүүсийг. Яг өлсөг үед чинь таныг сорьдог байхгүй. Тэгээ өлсөг үед үнэхээр Иесус шиг те би зөвхөн тийм үү энэ талхаар бас Бурхны амнаас гар үг үрээр амьдрнаа гэж хэлж байгаа. Энэ яг ямар утгатай үг юм болов? Заримдаа олон хүмүүс өлснөөсөө бол амьдрал нөхцөл байдал тулглаа яг чөтгөрийн буюу газрын дэлхийн арга замаар юмнуудыг шийддэг. Харин Бурхны арга зам шал өөр байдаг. Бид нар Библиэлд харах юм бол Есүс олон дагалдагч нартайгаа явж байгаад хэдэн мянган хүн өлссөн орой болцсныг хараад энэ хүмүүсийг хоолол гэж хэлдэг. Тэгсэн чинь хүмүүс нөхцөл байдлаар хардаг тийм. Эзэн багшаа орой болсон байна, мөнгө байхгүй, хүрэлцэхгүй. Тэгээ эдгээр хол одоо хааш нь явуулах юм гэж хэлдэг. Харин Есүс ингэ та нарт юу байна гэж асуудаг. Тэд Есүстэй хамт явж байгааг мартсан. Есүс урд нь хэдэн мянган хүмүүсийг хоололж ирсэн. Өчнөө өгсөн хүмүүсийг амьлуулж, чөтгөрүүдийг зайлуулж, өчнөө гайхамшгуудыг хийж, үнэхээр та бол Бурхны хүү гэд хэлжсэн хүмүүс хүртэл тэрх үед эргэлзэж ирсэн. Таны амьдрал заримдаа хүнд хэцүү нөхцөлд ирэх үед өнөөдөр бид үнэхээр эзнэр дуудагдж, аврагдж, нүгэл болон өвлөөс гитлэгдэж, Бурхны хүү Есүс загалмай дээр цовдлогдохдоо гүйцэлтлээ гэж хэлэхдээ бүх зүйлийг төлөвсөн гэдгийг бид үргэлж мартчихэдэг. Тэгээ нөхцөл байдлыг томруулаад бид нар яг итгэлээ жижигрүүлсэн байж байна. Тийм учраас өнөөдөр Библиэр үгчсэн мэрэгэн ухаан гуйхтай эргэлзээгүйгээр гуйхдаг болж ирсэн. Олон хүмүүс Бурханд хандаж залбирдаг, ингэж өгөөч, тэгэж өгөөч. Эргэж хараад яадгүй гэхээр болдоогоос гуйх уу, цалмаагаас зээлэх үү гэж. Энэ бол хоёр нүрийг гаргаж байгааг яг адилхан. Дээрээс эргэж мэрэгэн ухаанд хоёр нүр ялгарлах үзэл байхгүй гэж хэлсэн. Тийм учраас харин итгэлээрээ бидний гуйх тухай байж хэлсэн. За үнэхээр танаас зүудэнд чинь юм уу Бурхан ирээд зүрх сэтгэл чинь надаас юу гуйх уу? Юу авах уу гэж хүсвэл та юу гуйх уу? Мэрэгэн ухааны гуйс. Бурхан танд яг хэрэгтэйг нь олон хүмүүс айгүй бол алт мөнгө, оюу толгойн ертөнцийг гуйж хийж магадгүй байна. Харин Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр нэг тэнийг баян хүний тухай байдаг те. Агуулхаа томруулаад, эдээ будаагаар дүүргээл, одоо ингээд би сайхан амьдрна гэж гисэн чинь мөнхөг минь өнөө шин чамаас амчин нэг хитнэ гэж хэлж байгаа. Чи энэ дэлхийг олоод авсан чи амчин байхгүй бол ямар ашиг байна гэж хэлсэн. Энэ юу хэлж байгааг Бурхны мэрэгэн ухаан таны амьдрал энэ дэлхийгээс үнэтэй байхгүй. Энэ дэлхийн эцэстээ алга болно. Харин таны дотоор байгаа ам, сүнс мөнхөд Бурхантай хамт байх болно. Тийм учраас үлдсэн амьдралаа, энэ махуудын энэ төр зүрийн амьдралаа бидний мэрэгэн баагаад агаад ухаалаг амьдраасаа гэж Бурхан хүсэж байна. За тэгэхээр өнөөдөр ер нь бол хамаг албатуудаа дагуулаад тэр мөрөглийн өндөрлөө Соломон хаан очиж эзэнтэй уулзаж зүрхлээ өргөсөн баг. Тийм учраас өнөөдөр бид та бүгдийг үргэлж Бурхны мэрэгэн ухаан. Бурхан үргэлж чуулганаар дамжуулж, үгээрээ дамжуулж, өөрийн зарснараар дамжуулж үргэлж тантай ярьдаг. Харин бид нар мэрэгэн ухааныг сонсоогүйгүй л сонссон. Мянган удаа сонссон. Гэхдээ та тэр үгийг тунгаан бясалгаарай. Тэр үгэн дотор хариулт хийж дуулууртай байх юм бол энэ мэрэгэн ухааны сүнс таныг өдөртөн чиглүүлэх болно. Өнөөдөр энэ дуугаа хүмүүс Христ итгэж Соломон хаанаас илүү мэрэгэн ухаантай байх боломжтой шүү дээ. Яг тэр бид шинэ гэрээний үед амьдарч байгаа. Хуучин гэрээний үед тэрэн шиг хаан өмнөж байгаагүй хойнч байна. Шинэ гэрээний үед өнөөдөр танд ариун сүнс байх. Есүс дээшээ өргөхдөө юу гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр энэ ариун сүнс би таныг үнчүүлж орохгүй. Энэ ариун сүнс ирэх туслагчийг илгээн тэр үнний сүнс гэж хэлсэн. Үнэн мод та нарыг өдөрт холно гэж хэлсэн. Энэ сүнс та нартай үргэлж хамт байна гэж хэлсэн. Та хэрвээ итгэх юм бол та үнэхээр яг Бурхны мэрэгэн ухаан нэг ялгаж салгаж чадах юм бол та нүдэрээ харж чихээрээ сонсоод санаанд ороогүй зүйлийг Бурхан танд бэлдсэн байна. Олон хүмүүс ингэж боддог. Яг үүндээ Библийг та нар номлогчийн өгс номыг унших юм бол юу байж ирсэн тэр нь аль хэдийн байсан. Тэгээ одоо бий болох нь бүр урд нь байсан тухай байна. Энд шин зүйл юу ч байхгүй тухай гэж байна. Яг үүндээ Бурхан таны амьдрал бэлдсэн хувь тавилан та таньж мэдэж тэр бүрэн дүрэн шалом буюу амар тавилан дотор амьдрах юм бол Бурханы сүнсээр өдөрдүүлэх юм бол та юугаарч дутагдахгүй байх болно. Харин өнөөдөр тань ямар сүнсээр өдөрдүүлж байна? Чөтгөрийнх олон хүмүүс ингэж боддог. Есүст итгэхэд бүх юм сайхан болчдөг гэж үгүй шүү дээ. Харин Есүст итгэхэд бүх юм тэмцэл эхэлдэг.
Та хуучин амьдрал махбодын хүсэл тачаал энэ дэлхийн ялзарлаас та ангид байхын тулд үргэлж эсэргүүцэл хавчлагтаа тулгтна. Арх уухгүй болсонсоо хамт олонсоо гадуурхагдана. Тэ хамт хулгай хийхгүй зөв шударга байхын төлөө та ажилласаа халагдана. Магадгүй та бусдыг хайрласныхаа төлөө та бусдад яллагдана. Тэ би боддог. Есүсийн туулсан замаар түүх өдөртөсөрийн туулна. Та хичнээн хайрлна, төдий ч надад цуглуулна. Бэлэн байгаарай. Тэгээ Библиэр юу хэлсэн Бурханаас ирэх мэрэгүү ухааны тухай хэлж байгаа. Бидний дээрээс ирэх мэрэгүү ухаан бол нэг даруй, амар тайван, ээлдэг, улс сууртай, дөлгөөн, ялгарлдаггүй тийм үү? Үнэхээр тийм үү? Хоёр нүр гаргадаггүй гэж хэлсэн. Тэгээ амар тайвнаар таригчдаар тэр амар тайвныг тарих тухай хэлж хэлсэн байна. Бурханы мэрэгүү ухаан таны дотор байх юм бол та бусдаа харилцах, Бурхантай харилцах энэ тийм дэлхийтэй харилцахад танд үргэлж тэр ариун сүнс таныг тийм үү өдөрдөж чиглүүлэх бол. Үргэлж итгэдэг бүх хүмүүс өдөр сүнс байгаа учраас муу сайныг ялгах үргэлж тэр дохоо асч идэг. Харин итгэдэг хүмүүс яадаг вэ гэхээр ихэнх тохиолдолд тийм үү махбодын хүсэлт тачаад хэрэгцээгээд хангахын тулд яадаг вэ? Нэгсэндээ дотор асж байгаа зүн сон, ухамсарт хэлж байгаа, сүнсэнд хэлж байгаа тэр дуу хоолойг зөрчил хэлгээд байгаа давсны дараа бид дандаа асуудал ордог. За энэ дээр ингэж хэлсэн. Бурханаас ирэх мэрэгүү ухаан гэж 1-р Коринтын 2-р бүлгийн 6-аас би та бүхэнд уншиж гээ. Төлөвссөн хүмүүсийн дунд бид мэрэгүү ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэрэгүү ухааныг бус гэж хэлж байгаа. Арилж одох энэ үеийн өдөртөгчдийнхийг ч бус. Харин бидний алдрын төлөө оюутнаас өмнө Бурхан урдаас тогтоож нууц тэрийг тавьчихсан. Нууц. За би нэг бичиж хийж байгаа. За. За одоо сонсогч. За эндээс цааш үргэлжлэн уншия. Бурхан мэрэгэн ухааныг ингэж байна. Харин бидний алдрын төлөө оюутнаас ч өмнө Бурхан урдаас тогтоож нуус дотор нуусан Бурханы мэрэгэн ухааныг бид ярьдаг. Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн ч мэдсэнгүй гэж хэлсэн. За хэрэг тэд мэдсэн байсан бол алдрын инстинкт совлохгүй байх байсан. Гэвч нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлтжээ гэж бичигдсэн ёсоор болжээ. Гэвч Бурхан үүнийг сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай Бурханы гүн өмсийг ч гэсэн нягтладаг ажгүй. Хүний бодлыг дотор нь буу сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы сүнсээс өөр хэн ч хийс мэднэ. Бурхан бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг ус харин Бурханы сүнсийг хүлээн авсан юм. Бид үүнийг хүний мэрэгэн ухааны сургасан үгсээр бас харин сүнсний сургаснаар сүнслэг зүйлсийг сүнслэгт нь тайлбарлан ярьдаг. Харин төрлөх хүн Бурханы сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэглэгдэх учиртай ил зүйлсийг тэр мэдэж чаддаггүй. Харин сүнслэг бүхнийг шүүдэг байхад сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад түүнийг хэн ч шүүд цэгнэдэггүй. Тэгэж түнд зааварлах хуцаар эзний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ? Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий гэж хэлсэн. За эндээс харах юм бол өнөөдөр үнэхээр Бурханы сүнс бол танд бүх нууцуудыг, бүх зүйлийг танд илчлэн харуулах боломжтой. Таны дотор байгаа сүнснээс таны дотор бодлыг таны сүнс бас Бурханы сүнс мэднэ. Харин өнөөдөр Бурханы бидэнд бэлдсэн гэж хэлсэн. Энэ зүйлийг бид Бурханы сүнсээр мэдэх боломжтой. Та Бурхантай хэдий ч нэ ойр байна. Хэдий ч нэ Бурхан мэрэгэн ухааныг гуйна. Өнөөдөр яагаад зарим хүмүүсийн амьдрал амжилттай яваад идэв? Зүгээр айгүй энгийн бох. Тэд өглөөсөө Бурханы өмнө суудаг байхгүй. Бурханаас амьдралаа мэрэгэн ухааныг хүч, хамгаалалт, хайр нэгүслийг тэд үргэлж гуйдаг учраас. Библи уншдаг ариун сүнснээс үргэлж хамааралтай уншдаг. Ариун сүнс ойлголт ичтийг өгөөж байна. Нэгэн айлд бол хүнтэй эрэхтэй хүртэл Бурханаас өдөрлөгийг гуйдаг. Библи нь бол сайн мэдээнд явах болгондоо хүнтэй уулзах, итгэдэг гэдэг ямар ч хүнтэй уулзах зэзэн надтай хамт байгаарай. Ярих ёстой зүйл, ярих ёсгүй зүйлийг өдөрдөж өгөр. Надад мэрэгэн ухаан өгөр гэж хэлж байна. Тэгээд өнөөдөр юу гэж хэлэх гээд юм гэхээр энд байгаа бүх хүмүүс үнэхээр боломжтой. Хинэгч буруушаалгүй өгөөмрөөр өгөөж Бурханаас уугдах байж гисэн. Тэгэхээр өнөөдөр бидний мэрэгэн багаад ухаалаг амьдрал саад болдог зүйл бол хувийн хичээсэн байдал. Зөвхөн өөрийнхөө тухай бод, өөрийнхөө тухай гүйдэг. Өөрийнхөө мэдрэмж хүсэл, өөрийнхөө бодол санаа дотор л амьдэрдэг. Ингээд ихээр атаархаж эхэлдэг. Нэг хүнд 10 удаа тусалдаг. Харин өөр хүнд 1 удаа тусалсан чинь нөгөө 10 дахь хүн дайсан болдог. Гомддог. Яагаад тэрэнд гэж ял тэ ингээд эхэлдэг.
Тэрөө бид нар хуучин гэрэн дээрс унших юм бол Невбухаднецар хаан гэдэг Даниэл номыг уншаарай. Тэн дээр Даниэл тэр зүүд зүүдэлж байгаа. Тэгээ Даниэл тэр зүүдийг нь тайлж байгаа. Тэгсэн чинь тэр бурхаас ирсэн зүүд, бурхаас ирсэн тэр үзэгдэл биелээ болдог. Невбухаднецар хаан нэг өдөр яад хэрмэн дээгүүр алхаж явж байхдаа бардамдаг те. Энэ Бабилоны эзэнт гүрнийг би босгоогүй гэж юу гэж хэл дуусгаагүй байтал яасан. Амнаас нүг нь баг шилсэн хатад амжиг байхад тэр хүмүүсээс хөөгдөн хээр харагддаг. Өнөөдөр хүний мэрэгэн ухаан бол энийг үргэлж бардам болгодог. Би гэж. Би өнөөдөр танд нэг юм хэлж байгаа. Библиэлд сарах юм бол танд байгаа чадвар, танд байгаа амьдрал, танд байгаа боломж бүгд Бурханых байх. Таны гэж нэгч байхгүй. Яг үнэ ш. Энэ бүх зүйл Бурханаас ирсэн. Та бодож үзсэн үү? Харин өнөөдөр та би маргааш техникээс хэлбэл Бурхан минь ингэж өгөөч, тэгж өгөөч, ингүүл тэгвэл Бурханы өмнө суух. Харин тэр хэсэг хугацаанд өлийн хардаг. Тэнгэрлэг. Тэр Бурханыг магтаж байгаа. Тэр тэ магтан хүндлээ Бурхан үнэхээр тэр талархалтайгаар үгийг хэлсний дараагаар мэрэгэн ухаан буцаж ирдэг. Би эндээс сонсч ивэл Бурханыг Невбухаднецар магтав гэж хэлсэн. Харин тэр өдрүүдийн эцэст Невбухаднецар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд сарвал ухаан минь надад эргэж ирсэнд би хамгийн дээд нэгнийг магтаж мөнхөд орших түүнийг өргөмжлөн хүндлээ гэж хэлсэн. Тэнгэр өөд өлийн хар. Тэгвэл өнөө дээрээс ирж мэрэгэн ухааны тухай хэлж эхэлж байна. Өнөөдөр ах トゥ ус минь ээ. Бурханаас эмээх хүн бол мэрэгэн ухааны эхлэл гэж хэлсэн. Гэм нүглийг үзэн яд. Бурханы хүсдэггүй зүйлийг хүсэхгүй байх хэрэгтэй. Бид нар зөв шодрог тийм ээ амьдрал дотор биднийг амьдраасаа гэж хэлсэн. Ариун сүнс гэж хэлсэн. Тэр биднийг ариун сав байгаасаа гэж хүсэж байгаа. Өнөөдөр үнэхээр олон хүмүүс за би бол зарим хүмүүс ингэж бодож идэв. За би бол тэтгэл түр гимд унаад. За би бол одоо өнгөрсөн гэж бодож байна. Үгүй гимших юм бол, эргэх юм бол гимшил гэдэг нь нулимс биш, мэдрэмж биш, сэтгэлийн хөдөлгөөн биш. Зүгээр нэг юм амнаасаа гаргадаг авээч биш. Гимшил гэдэг бол яг Бурхан руу эргэх баг. Тэ? Та хуваа хичээж юм уу? Та бусдад атаарах ч юм уу? Тийм ээ? Ийм зориг байгаа бол замраагүй байдал үүсдэг. Чуулганд хүмүүс хуваа хичээгээл атаархаад бие бинийгээ шүүгээр ховж юу яриад эхлэхээр л яад вөхөр Бурханы мэрэгэн ухаан, ухаалаг чадвар, ариун сүнсний бэлэг авиасууд тэр зан чанарууд алга болж эхэлдэг. Тэгээ би талархаж байгаа маш болгонд одоо ямар ч хов байхаа болсон. Байхгүй итгэдэг. Яг тэр би энэ хов ярьдаг байхгүй. Харин залбирлын сэдв, залбирах асуудлууд байвал тэр талаар ярьж хүмүүсийн төлөө залбирдаг. Хэрүүл амтхан залбирцгаа би Магдалины 2-ыг гараад ирсэн. Ариун сүнсийг гоо гэж хэлсэн. Та нар эцгүүд чинь бузар алтлаа. Хүүхдүүдтэй талахгүй хүүхдэнд тийм үү хэлэн сорхоо өгдгүүтэй адил тэг тусмаа тэнгэрлэг эцэг нь өөрөөс нь гүйсэн хүн ариун сүнсээ өгөхөнд амжиггүй гэж хэлсэн байна. Хэдүүлээ үлдсэн амьдралаа 97 хоног сар жил юудэд бид нар үнэхээр тийм үү зөвхт байдлын төлгөөн байдал дотор тийм үү сайн үйлсийг харуулж эзнийг алдаршуулж гэрчилж тийм үү амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлуудад бид нар даван туулах мэрэгэн ухааныг үргэлж Бурханаас гуйж. Харин өнөөдөр Бурхан тийм хол биш байгаамаа. Ариун сүнсээр таны дотор байгаа. Таны дотор байгаа. Та өнөхөр Бурханы өмнө суугаад залбирх үед тэр таны залбирлыг сонсох бол. Магадгүй өнөөдөр зарим хүмүүс гим бишээч ялгаж чадахгүй. Угаасаа бүгд адилхан, угаасаа бүгд ийм гэж бодож байгаа бол бүгд хизээч адилхан байхгүй. Та цорын ганц Бурханы өмнө ганцаараа өөрөө амьдралынхаа тайлагтаа тавих болно. Тийм учраас танд бурханлаг бус зүйл байгаа бол та бас гимшээрэй. Яагаад гэхээр гим нүглийг Бурхан хизээч хийгээдэг. Тэрийг гимших юм бол тэр цэвэрлэн бүх ёс ус байдлаас Христийн загламаар өгсөн тэр цусаар таныг цэвэрлэж харин таны бодол санаа, таны зүрх сэтгэл Бурханы хүч болон ариун сүнсээр дүүрэх үе та үн зөв ялах чадвар дотор ойлголт илчийн сүнсээр амьдралыг та даван туулах мэрэгэн ухаантай байх болно. Та бүгд хамтдаа босъё. Та босоод нүдээ анаа. Таны дотор гашуун алтаархал магадгүй хуваа хичээсэн зориг байгаа бол та Бурханы өмнө ирээр Бурханаас ирэх мэрэгэн ухаан бол ариун сүнс бүх үнэн мод өдөрднө гэж хэлсэн. Ариун сүнс Бурхан минь бид таныг үнэхээр энэ газар таныг хүндэлж та энэ байгаа хүмүүсийн зүрхслийн хаан сэнтийг залраалж хаан эзэн болсон хүч зориг мэрэгэн ухаан мэдлэг болсон ариун сүнс биднийг ойлголт илчлийн сүнсээр дүүргэж өгөөч.
бид таны боддог зүйлийг бодож, бид таны хүсдэг зүйлийг хүсэж, үнэхээр эзэн минь ээ, та бидний хэн байлгахаар, юу хийхээр дуудсан, тэр зорилгын төлөө амьдрахад та дээрээс ирэх мэрэгүү ухаан, тэр ариун, тэр амар тайван, ээлдэг, улс сууртай, хэнийг ч ялгардаггүй, хоёр нүр гаргадаггүй эзэн минь ээ, энэ мэрэгүү ухаанаар та өрөөж өгөөч. Ариун сүнсээ та биднийг үнэхээр үнэн дотор удирдаач. Есүс, яг одоо бид нар таны өмнө зогсож байна. Та өөрийн цусаар, өөрийн сүнсээр та биднийг цэвэрлээч. Магтаал бол бас аялгүй шингээсэн залбирал байдаг. Миний дотор цэвэр зүрхийг бүтээгээч, зөв сүнсийг байгуулаач гэж тэр Давид хаан гин дуусныхаа дараа Бурханаас тэр имээсэн учраас, Бурханаас үнэхээр цэвэрлэгээ, Бурханаас үнэхээр тэр түүний оршихуй, түүний таавлыг алдахгүй тулд тэр үнэхээр тэр дуулал, зүрхсдийнхаа тэр үнэн бөгөөс сүнсээр магтаалыг төнд өргөж ийсэн. Бүгд хамтдаа энэ миний дотор зөв сүнсийг